Сайн байцгаана уу, Ercolab сувг 5 орил бид энэ сувг дээрээ шин AI хэрэгслүүдийг туршиж хэрхэн ашиглахыг нь энгийн ойлгомжтой хэлээр тайлбарладаг. Өнөөдөр бид Anthropic компани шинэхэн бүтээл болох Cloud Design хэрэгслийг үзнэ. Та дизайнер биш байсан ч хамаагүй энэ видеог үзээд дуусахад та өөрөө постэр, слайд, веб загвар хийдэг болчихсон байх болно. Тэгэхээр кофег аваад тухлаа сууцгаагаараа эхэлцгээе. Тэгэхээр Cloud Design гэж яг юу юм бэ? Нэгдүгээрт энэ бол текстээр ажилладаг дизайны туслах. Та хэлэхмээр байгаа зүйлээ энгийн үгээр бичихэд AI өөрөө бүрэн дизайн гаргаж өгнө. Хоёрдугаарт код огт шаардлагагүй. Програмчлалын ч дизайныг мэдлэг хэрэггүй. Анхудаа ашиглаж байгаа хүн ч шууд ойлгоно. Гуравдугаарт 5 төрлийн бүтээлхийн prototype, slides, document, wireframe, animation гэсэн 5 загвар бий. Эдгээрийг жаахан хүлээгээрээ нэг бүрчлэн үзэх болно. Дөрөвдүгээрт юу ч суулгах шаардлагагүй, хөтөч дээрээ шууд ажиллана. Хөтчийн хаягийн мөрөнд cloud.ai/design гэж бичээд ороорой. Энэ хаягийг би дэлгэцэн дээр харуулах болно. Тэмдэглээд аваарай. Cloud.ai/design хаягаар ороход ийм нүр хуудас огт нь хараад байхад маш цэвэрхэн эмх цэгцтэй байгааз дээд талд нь what should be create өөрөөр хэлбэл бид юу бүтээх вэ гэсэн асуулт байна. Голд нь prompt бичих том талбар, доор нь загварын картууд, хамгийн доор нь таны өмнө хийсэн ажлууд харагдана. Одоо хэсэг бүрийг нь нэг нэгээр нь дэлгэрэнгүй үзье. Хамгийн чухал хэсэг нь энэ prompt бичих талбар. Энд та хийлгэмээр байгаа дизайнаа бичнэ. Хамгийн гоё нь юу гэвэл монголоор бичсэн ч ойлгоно. Одоо дэлгэц дээрээ жишээ бичиж байна. Кофений газрын нээлтийн постэр дулаан өнгөтэй минимал гэж бичлээ. Энд нэг жижиг нууц хэлье. Prompt бичихдээ 3 зүйлийг заавал оруулаарай. Юу хийх вэ? Ямар мэдрэмжтэй байх вэ? Ямар өнгөтэй байх вэ? Энэ 3-ыг хэлээд өгчвөл үр дүн эрс сайжирдаг. Зүүн доод талд нэмэх товчийг хараарай. Үүгээр та зураг, лого, файлаа хавсаргаж болно. Жишээ нь таалагддаг загварын зураг өгвөл Cloud яг тэр хэв маягийг барьж дизайн хийж өгнө. Одоо prompt талбарын доорх жижиг товчнуудыг үзье. Эхнийх нь Design System. Энэ бол таны брендийн өнгө, фонт, дүрмийг нэг дор хадгалдаг сан. Нэг удаа тохируулчихвал таны бүх дизайн ижил хэв маягтай нэг брэнд шиг харагдана. Байгууллагын хувьд үнэхээр хэрэгтэй зүйл. Дараагийнх нь темплет сонголт. Дарахад жагсаалт гарч ирж байна. Урьдчилан бэлдсэн загвараас сонгож болно. Харин non гэдгийг сонгуул Cloud өөрөө чөлөөтэй шийднэ гэсэн үг. Энэ хаалт хэлбэртэй тэмдэгтэй товч бол код харах товч. Таны хийлгсэн дизайны цаана HTML болон React код үүсдэг. Үүнийг харж хуулж авч болно. Хөгжүүлэгч хүнд бол алтчиг боломж. Хамгийн сүүлд нь модель сонголт. Одоогоор Sonnet 5 сонгогдсон байна. Sonnet нь хурдан бөгөөд ихэнх ажилд хангалттай. Харин илүү нарийн том ажил байвал Opus-ыг сонгоорой. За одоо хамгийн сонирхолтой хэсэг. Prompt-а бичсэн бол энэ улбар шар өнгийн сумтай товчийг л дарна. Дарлаа, Cloud ажиллаж эхэллээ. Хэдхэн секундын дараа хараарай, манай кофений постэр бэлэн боллоо. Дулаан өнгөтэй, цэвэрхэн бүтцтэй, дээд буланд нь уур савсуулсан кофе аяг, доор нь ширээ тойроод кофе ууж суугаа 2 хүний зураглал, хажууд нь бэлгэний хайрцаг хүртэл зурчихсан байна. Нээлтийн огноонч байрлчихсан. Би зөвхөн ганц өгүүлбэр бичсэн шүү дээ. Гэтэл Cloud өөрөө зураглал, өнгө, бүтцийг нь бүгдийг бодоод хийчихлээ. Хэрв танд таалагдахгүй бол санаа зовох хэрэггүй. Дахин бичээд л засуулна. Өнгийг нь өөрчил, текстийг нь сойл, зургийг нь томруул гээд хязгааргүй удаа сайжруулж болно. Энэ бол жинхэнэ дизайнертай ажиллаж байгаатай адилхан харилцаа. Одоо 5 загварыг нэг бүрчлэн танилцуулъя. Эхнийх нь prototype. Энэ бол дарж болдог, жинхэнэ ажилдаг веб загвар. App эсвэл сайтын санаагаа хэдхэн минутад бодит загвар болгоод бусдад үзүүлж туршиж болно. Стартап хийж байгаа хүмүүст маш тохиромжтой. Хоёр дахь нь slides. Илтгэлийн слайд шууд бэлдэж өгнө. Хурал, хичээл, танилцуулга гээд юунд ч хэрэглэж болно. PowerPoint дээр олон цаг суух шаардлагагүй боллоо л гэсэн. Гурав дахь нь document. Цэвэрхэн эмхэлсэн баримт бичиг гаргана. Тайлан, гарын авлага, төслийн санал зэргийг мэргэжлийн төвшөнд хэлбэржүүлж өгнө.
Дөрөвдөх нь wireframe. Энэ бол бүдүүвч зураглал. Нарийн дизайн руу орохын өмнө бүтцээ хурдан гаргаж үзэхэд хэрэглэнэ. Санаагаа, багтаагаа хилэлцэхэд төгс гэсэн үг. Тавдах нь animation. Хөдөлгөөнт дизайн хийн. Лого, баннер, богино хөдөлгөөнт зураг гээд контент бүтээгчдэд хэрэгтэй бүхэн энд бий. Хуудасны доод хэсгийг харцгаая. Project tab дотор таны хийсэн бүх ажил автоматар хадгалагдана. Юу ч алга болохгүй. Маргааш нээгээд л өргөжлүүлж болно. Хажууд нь Design Systems tab байна. Таны хадгалсан брэнд загварууд энд одоо байрлана. Дараа нь Templates tab дотор өөрийн үүсгэсэн загваруудаа хадгална. Баруун талд нь хайлтын талбар бий. Ажил олширвол нэрээр нь бичээд л шууд олно. Бүх зүйл нэг дор эмх цэгцтэй орно. Дуусхын өмнө 5 алтан зөвлөгөө хуваалцъя. 1. Тодорхой бичээрэй. Юу хийхээ, хэнд зориулахаа, ямар мэдрэмж төрүүлэхийг хүсэж байгаагаа хэлээрэй. Бүрхэг промпт, бүрхэг үр дүн өгдөг. 2 дугаарт нь жишээ хавсаргаарай. Таалагддаг загварын зураг өгчхүүл Cloud яг тэр хэв маягийг чинь одоо барьна гэсэн үг. Энэ бол хамгийн хурдан арга. 3. Өнгө, фонто дурдаарай. Брендийн өнгөтэй бол кодыг шууд бичээд өгөөрэй. Жишээ нь улаан гэхийн оронд яг ямар улаан болохыг нь хэлбэл илүү оновчтой. 4-р нь хувилбар асуугаарай. 3 өөр хувилбар гаргаж өгөөч гэж хэлээрэй. Харьцуулж үзээд хамгийн сайныг нь сонгоно. 5-р нь засварыг алхамаар хийлгээрэй. Бүгдийг нь нэг дор өөрчлүүлэх гэхийн оронд нэг өөрчлөлт хийлгвэл үр дүн илүү сайн гардаг. Энэ 5 дүрмийг баримталбал таны дизайн үнэхээр өөр түвшинд гарна. За ингээд Cloud Design хэрэгслийг эхнээс нь дуустал үзлээ. Одоо таны ээлж Cloud-ыг AI/design хаягаараа орж өөрөө туршаад үзээрэй. Видео таалагдсан бол лайк дараарай. Сэтгэгдлээ үлдээгээрэй. Ямар AI хэрэгсэл үзмээр байгаагаа мөн бичээрэй. Дараагийн дугаартаа хэрэг би олон хүмүүс байвал оруулах болно. За сувгтай subscribe хийхээ мартаоцай. Airclub үзсэн танд баярлалаа. Хамтдаа бүтээж, хамтдаа хөгжиж дараагийн дугаарт уулзцгаая.